За сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө видеогоор та нартай ховсын талаар мэдээлэл хүргье. За ховс гэж юу вэ гэдэг талаар өмнөх видеогоор мэдээлэл хүргэсэн байгаа. За тэгвэл өнөөдрийнхөө видеогоор ховс яг хэрхэн яаж үргэлжилдэг вэ? Ховсын үйл явц яаж болдог вэ талаар мэдээлэл хүргье. За миний би даалт хомсрыг маш олон удаа судалж, маш олон сургалтуудад хамрагдаж, маш олон сургалтуудыг явуулдаг байлээ. Тэгээд ялчгүй бид нар даалт хомсртай альва программыг маш сайнаар суулгахын тулд даалт ухамсарт бичигдсэн ямар нэгэн сөрөг мэдээлэл, мэдрэмж, сөрөг програм зэргийг устгахын тулд ховсыг ашигладаг билээ. Ховсын эмчилгээг ашигладаг билээ. За ховсын эмчилгээний нэг маань бол гипнотерапия гэж нэрлэдэг. За тэгээд гипнотерапия маань болохоор эхлээд бол ямар ч хүн ховс хийлгэлээ гэхэд эхлээд бид нар яах вэ? Юунаас эхлэх вэ гэд мэдэхгүй байж магадгүй. Унтдаг юм уу, яадаг юм гэдэг. Тэгэхээр ховсын эмчилгээнд ороход эхлээд яадаг вэ гэхээр эхлээд диагноз буюу юу хийлгэн онцлогоо хийгдэнэ. За тухайн хүнд маань сэтгэл заслын сэтгэлийн ямар шарах байна, ямар насан дээр ямар шарах байна вэ гэдгийг эхлээд мэддэг байгаа. За энэ онцлогооны энэ үе шатн дээр маань аль насн дээр тухайн хүн маань ямар гэмтэл авсан юм байна, ямар сэтгэлийн шарах олж авсан юм байна вэ гэдгийг мэднэ. За тэгээд дараанаас нь эмчилгээн дээр эхлэхдээ тухайн ховсчин маань аль гомдол байна уу, айдас байна уу, төгшөөр байна уу, ямар насн дээр юу байна гэдгийг бүгдийг нь онцлогоо хийж авсныхаа дараа түүнийхээ дагуу ажиллана гэсэн үг. За тэгэхээр эхний оролт маань заавал онцлогоо байдаг байх нь аль насн дээр яаж гэмтэл авсан бэ гэдгийг бол даалт ухамсараас нэгэнгүй хайдаг гэсэн үг. За тэгэхээр тухайн хүн маань ингээд мэдээж хэвтэй байрлалтайгаар ингээд хэвтэн. За тэгээд ерөнхийдөө нойр унтах болон сэрэх хоёрын яг ийм завсрын үе дээр байдаг гэж ойлгож болно. Ерөнхийдөө транс ситуацია гэж хэлээд байгаа трансын ийм үе дээр байдаг гэсэн үг. За трансан дээр маань хүмүүс бол трансад ордог уу гэвэл бид нар амьдрал ахуйдаа өөрийн мэдлгүй ордог. За жишээлх юм бол нэг ингээд зогсчихснаа гинт ингээд юм бодоод явчихдээ штэ хүмүүс чинь нэг амар юм хүм бодоод хажуу талаас нь хүмүүс юм хэлээд байхад сонсохгүй хүй хаа гэж жагаад ингээл сэрж идэг те ингээд сонсч идэг тэр үе маань л бас трансад орсон байгаа ийм үе байдаг. Тэгэхээр хүнийг яг ийм трансын үед оруулж агаад түүний даалт ухамсартай ажилдаг. За даалт ухамсар маань таны өмнөөс хариулна. Яг та хариулж байгаа. Тэгэхээр таны даалт ухамсарт бичигдсэн тэр програм маань трансын үед бол бид нар даалт ухамсар руу хурч очиж ажилдаг гэсэн үг. Тэгэхээр даалт ухамсар маань таны өмнөөс тэр асуултуудад маань хариулаад тэр онцлогоог бол хийхэд туслана. За тэгээд ховс маань явлаа гэхэд ховсын үе шатн дээр ч гэсэн та мөн адилхан яг энэ үе шатн дээр очино. За тэгээд энэ үе дээр очихоор та ховсын үед очсон үед тань дээр ямар хэрэгтэй, ямар гомдол, ямар айдас төвшөр байгаа бүх зүйлээсээ та гаргаж бүх зүйлээсээ та арилна гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө бол хуучин гомдол, хуучин буруу програм, буруу ойлголт зэргийг устгаад шинэ програм суулгаж өгдөг юм сэтгэл заслын хамгийн үр дүнтэй, хамгийн хурдан даалт ухамсарт хүрдэг энэ аргыг бол ховс гэдэг байгаа. За тэгэхээр ийм маягаар явдаг. За мэдээж нэг удаагийн дараа ховс маань болчих уу гэвэл үгүй. Хамгийн багадаа 3 удаа, эсвэл 6 удаа, эсвэл 10 удаа ч ховс хийлгэж болно. Түүнийг болохоор онцлогоо хийлгэж бол мэднэ. Хэдэн удаа яаж ховсонд явахыг нь онцлогоо хийсний дараа мэднэ. За тэгээд ховсны дараа шууд ховс маань үйлчлээд явчих уу гэвэл үгүй. 21 хоногийн хугацаанд таны тархин дээр тэр ховс маань ингээд бий болно. За түүний дараа багаагаар илэрнэ. Хүн болгонд янз бүр. Зарим хүмүүст 2 сарын хугацаанд үр дүнгээ өгнө, зарим хүмүүст 6 сарын хугацаанд үр дүнгээ өгнө, зарим хүмүүст 21 хоногийн дотор үр дүнгээ өгнө гэдэг янз. За тэгээ ховсод орсны дараа ямар мэдрэмж төрөх вэ гэхээр зарим хүмүүст нэг гоё амарчсан юм шиг, нэг гоё бие хөнгөрсөн юм шиг ийм мэдрэмж төрнө. Зарим хүмүүст болохоор нэг ядарсан юм шиг мэдрэмж төрөөд өргөжлүүлээд унтаад авдаг хүмүүс ч гэсэн байдаг. Ийм байгаа. За тэгэхээр ховс маань болохоор ер нь яг ийм зүйл байгаа. За тэгээд хүн маань ямар нэгэн реакц, ямар нэгэн мэдрэмжээ бол гаргахтаа дандаа мэдрэмжүүд маань хүний биед хадгалагдаж үлддэг. За тухайлх юм бол таны тэр гаргасан тэр гомдсон гомдол, тэр муу дурсамж бүх зүйл маань биед нь ингээд хадгалагдаад үлдээд тэр нь
одоо ямар нэгэн өвчин эсвэл одоо маш их төрөмгийн уур уцаар зэрэг янз бүрийн зүйлээр илэрдэг. Тэгэхээр бас мөнгө давхар биедээ бас диагноз одоо эмчилгээ хийлгэх нь илүү зүгээр байдаг.